Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээ эхлүүлье. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол найруулга түүний хэм хэмжээ. Тэгэхээр найруулгын тухай мэдэх, хэм хэмжээг ярих хүчтэй зөв хэрэглэх зорилгыг хангана хэдүүлээ. За найруулгыг найруулга зүг, ёс заншил, сэтгэлгээний уламжлал, гарал үүслэр нь өрн, дорн гэж хоёр хуваадаг. За өрн дахных болохоор грек ромын үеэс хэв төлөвөө нэгэн толсон уран илтгэх үе, ярих урлаг, яруу өгүүлэх чадвар, үгийн урлагаас үсэлтэй гэж үздэг бол дуун ухаан буюу дорн дахных болохоор эндтгэх төвд Монголын утга соёлд үлэмж дэлгэрсэн дуун ухаан хэмээн өргөн цар хүрээтэй ойлголтын дор үгийг найруулж утгыг урлагийн нэгэн эрдэм уламжлалан хөгжсөний нэг нь энэхүү найруулах зүй юм аа. За тэгэхээр найруулга гэж юу нүг хэлээд байна гэхээр хэл шинжилэлт хүний бодол санааг үг өгүүлбэрийн дэс дараатайгаар зөв илэрхийлэхийг хэлдэг. За тэгэхээр найруулгыг дотор нь дээд буюу эрхэмсэг найруулга, дунд буюу энгийн найруулга, доод буюу доромж утгатай найруулга гэж 3 ангилж авч үзэж байна. За харин найруулга зүг гэдэг бол тухайн санаагаа зорилготой тохируулан зөв тодорхой ойлгомжтой илэрхийлэх аргыг судалдаг юм аа. За найруулга зүүн хэлний дотоод зохион байгуулалтыг судалдаг. За хэлний хэрэглээг тухайн нөхцөлд зөв ашиглахад тусалдаг. За санаагаа тодорхой, товч, ойлгомжтой илэрхийлэхэд чиглэдэг ийм шинжлэх ухаан байдаг байна. За энэ хоёрын харьцуулаад үзвэл за найруулга гэдэг бол түүхэн урт хугацааны туршид тодорхой үүрэг зорилгоор бүрэлдсэн. За тухайн хэлний өрмөц онцлог, дэг жайг хэмжээг байдаг. За хэлний хэрэглөөрийг зөв зохистой хэрэгэлдэг практик үйл. Харин найруулга зүүн нь болохоор хэлний альва нэгжийг хэрхэн хэрэглэхийг судлах шинжлэх ухаан. За тэгээд дэг жайгийг залан шинжилж тайлбарлаж нийтийн хэрэглээ болгох зорилго бүхий шинжлэх ухаан. За мөн хэлний хэрэглөөрийг зөв зохистой хэрэгэлдэг практик үйлийг илэрхийлэх арга, боломж, хэм хэмжээг судалдаг байна. За найруулгын онцлогийг дотор нь зорилготой байх гэж байгаа. Энэ болохоор юуны тухай ямар санаа илэрхийлэх гэж байгаа нь тодорхой байх. За уялдаа холбоотой байх гэдэг нь өгүүлбэр, санаанууд, логик дараалтай нэгэн зорилгод чиглэсэн байна. За хэл найруулга зөв цэгцтэй гэдэг нь үг хэлцийн сонголт зөв, найруулгын алдаагүй байна. За сонсогч уншигчдад тохирсон гэдэг бол хүүхдэд зориулсан найруулга, зөөлөн, ойлгомжтой, шинжлэх ухаан зориулсан нь баримттай, тодорхой гэх мэт. За харин уран яруу сонирхолтой байх гэдэг бол уран үг, зүрлэл, харьцуулан ашиглан сэтгэлд хүрэхээр бичих гэсэн ийм онцлогуудтай байдаг. За найруулгын төрөл гэдэг бол хүмүүс бүхий л амьдралаа ямар нэгэн харилцааны дунд өнгөрөөдөг бөгөөд энэхүү харилцааны үүрэг зорилго нэгээс ялгаатай эндээс л найруулгын хэм маяг төрөл гэсэн ухагтгуун ойлголт гарч ирнэ. За тэгэхээр найруулгын төрлийг дараах эрдэмтэд ном, зохиол, бүтээл, сулгааны ажилдаа судалсан байдаг. За дэлгэрүүлж үзье гэвэл тус бүрийн зохиол бүтээлүүдийг судлан авч үзээрэй. За орчин цагийн монгол хэлэнд найруулгын төрлийг дараах байдлаар ангилж, за үүнд альбан бичгийн, шинжлэх ухааны, сонин нийтлэлийн, уран зохиолын ярианы гэж байгаа. За тус бүрийн тодорхойлолтыг бичлэгээ зогсоон илүү сайн дэлгэрүүлэн үзээрэй. За дараагийн ойлголт бол найруулгын хэм хэмжээ. За энэ бол үг хэллэг, өгүүлбэр, найруулгын зохистой хэрэглээг баримтлах дүрм шаардлага юм. Өөрөөр хэлбэл бичиг зохиолын хэм хэмжээний хүрээнд хэрхэн зөв, товч, тодорхой ойлгомжтой ярьж бичиж болохыг судалдаг. За бичиг зохиолын ил нь тухайн үндэстний нутгийн аялгаунд суурилан зөв бичих, зөв дуудах дүрмийг баримталдаг бол бичгийн хэл хөгжснөөрөө найруулга сайтай, утга төгөлдөр болно. Хэлний баялаг өснө, ард түмний түүх соёлтой сашгүй холбоотой байдаг байна. За найруулгын хэм хэмжээг дотор нь утгын хэм хэмжээ, хэлний хэм хэмжээ, найруулгын хэм хэмжээ, хэл найруулгын соёлын хэм хэмжээ, хэм маягийн хэм хэмжээ гэж тус нь авч үзэж байгаа. Тэгэхээр энэ бүхний тодорхойлтыг илүү сайн дэлгэрүүлээд бичлэгээ зогсоогоод судлаарай хүүхдүүдээ. За мөн найруулгын эдгээр хэм хэмжээний тухай алдаатай жишээнүүдийг
оруулаад за хойно нь хэрхэн засан сайжруулж болох вэ гэсэн хувилбарыг тайлбарын хамт оруулсан энэ хүснэгтийг бас илүү сайн бичлэгээ зогсоогоод илүү гүнзгийрүүлэн судлаарай хүүхдүүдээ. За зөвхөн найруулгын хэм хэмжээнээс гадна за найруулгын төрлүүд тус бүр дээр яаж хэм хэмжээ байдгүй түүний жишээг бас энд хүснэгтэнд харуулсан байгаа шүү хүүхдүүдээ. За тэгээд эдгээрийг судалсны дараах одоо бие даалтыг хийгээрэй. Найруулгын төрлөөр бичигдсэн дараах бичвэрүүдийг биедан уншиж ямар төрөл болохыг тодорхойлоорой. Энд 5 бичвэр байна. Тэгэхээр 5 найруулгын төрлийн аль нь байх вэ хүүхдүүдээ. За анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.